За сайн байна уу? Өдрийн мэндэ. За хишиг жаргал удах, гიშгэ удах гэдэг алдартай хүнтэй уулзж байна. Тэгээ 2 жилийн өмнө бид хоёрын сургамж төвх гэдэг энэ номын тухай ярьсан, номыг хэвлэлчлээ гэдэг би уншиж үзээ. Тэгээд маш их таалагдаад тэгээ хишгэ удахныг ярьслах дөрөөд ингэж байсан. Тэгээ энэ хугацаанд бол хүмүүс тасралтгүй надаас суудаг. Нөгөө номыг яаж болж авах вэ гэж комментэн дээр дандаа бичин чатаар надад дандаа бичин нөгөө хишгэ удахнтайгаа нэг уулзаж байгаач гэж би нэг арын хаалхтай тантай уулзуулах шийддэг арын хаалгач юм шиг л байгаа. Тэгээ өнгөрсөн 2 жилийн амьдралын түүх одоо сонин сайхан байдлаар та тавчхан байлцсан. Номынхаа тухай яриангаа хойлоо бас. Яг одоо би бол удаа хүн үлээ хийгээд төмөн холонтойгоо уулзаж учраад учир цанилаа гэн надад бас тайлж чадахгүй бишэлтэй юм ч байна, тайлж чадчих байгаа юм ч байна. Тэгээд аль алийг тэгэл хослуулаад чадхаасаа чадахгүйгаасаа чадхаа хүртэл ингээл энэ үлээ хийгээ явж байна. А дээр нь энэ ном маань хэвлэгдээд бид одоо яг 2 жилийн зайтай 3 дахь удаа ярилцлаа болж байна. За тэгээд ном хэвлэгдлээ гэж хоёлаа анх уулзсан. Тэгээд 2 дахь уулзалтаа уулзсан. Номоо хэвлүүлсэн. Одоо энэ худалдаанд гарсан. Тэгээд уншигчдынхаа гарт ерөнхийдөө нэлээд ер нь бол ном нэлээд удаан үрд юм байна. Тийм. Одоо ингээд талх зарж байгаа юм шиг ирэл худалдаад авдаг юм байна. Нэлээд удаан үрд чинь. Сүүлийн 1 жил гарны өмнөөс бол номын маань уншигчд маш их идэвхтэй байгаа асуулт асууж байна. Тэ. Энэ түүхүүдийн тухай, энэ түүхүүдээс уншиж одоо өөрийн амьдралдаа тусгах авахын авч одоо бусдад сургаж ийм байлээ шүү, тийм байлээ шүү гэдэг амьдралдаа бас амьдрал зарчимдаа өөрчлөлт оруулж байна. Ийм одоо дүр зураг надад бол маш тодорхой харагдаж байгаа. Тэрэнд нь би бас маш их баярлж байгаа. Тэр ном хэвлэсний маань үр дүн бол ерөөсөө хүн хүнээрээ байх. Хүн хүнлэг байх. Хүн хүнтэй хүнийг хайрлаж харьцдаг. Ер нь бол хүнийг хайрлаж хүнээс хайр авдаг. Хүнийг хүндэлж хүнээс хүндлэл авдаг. Биднэрт яг энэ харилцаа мартагдсан. Нэг бол бид нар намайг хайрласангүй, намайг энэ бүхнээр хүндэлсэнгүй гэсэн юм гомдол тундрал сэтгэл зүйн уналт ихтэй болсон. Тэгээ энд ингээд хүн хүнээрээ байх, хүнлэг байх, за тэгээ газар бусдаагаа харьцах, өвөг дээдсээ хүндлэх энэ тухай байгаа. Энд ерөөсөө ямар нэгэн энэ номон дээр миний өөр реклам ч юм ямар нэгэн бөөгийн тухай юм дээр огтоосон байхгүй. Тийм. Энэ нөгөө ирж зовлон жаргалаа ярьдаг, асуудлаа шийдвэрлэдэг хүмүүсийг мэдж байгаа сонсож байгаа хүний хувьд энэ таны ном ихэр тийм шинэлэг сонирхолтой ном болсон тийм үү? Би зүгээр бодож байгаа зохиогохгүй чинь бүгдөө цаана амьдралтай хүмүүс шүү дээ. Тийм. Бодит амьдралаас сэтгэлээд за ингэсэн хүмүүс ингэж идэм бэ, ийм зовлон ингэж хөвгт эхэлсэн байт юм бэ. Их сурвалж нь ингэсэн байт юм биш үү гэдгийг сануулж байна. Одоо ингэж нэг зүгээр хүмүүсийн нөгөө нэг мэрэгчд үзмэрчд бөөнөр дээр очиод асуудаг асуултууд ерөнхий нэг чиг хандлага гэдэг нэг өөрчлөгддөг нэг ч юм уу эсвэл яг хэвэн байгаад байдаг юм. Тиймэрхүү ямархуу сэтгэл мэдрэмж байна. Мэдрэгдэж байна. За би ч одоо яг энэ онг тэнгэртэй болоод хуур манжгаар одоо бариад босоод ингэ 18 дахь жил. Ерөнхийдөө хүний амьдралын нэг үе. За тийм. Тодорхой 12-оос 15 жил болж байна. Энэ хооронд бол эхний үед бол одоо нэг зээл бүтгэхнүү тий. Энэ банкны зээл авсан зээл маань бүтгэхнүү. За тэгээд тэгээд энэ ингээд тэрдийг одоо тийм их нэр авсан, тийм залуудаа суулгасан гэж ирдэг байсан бол одоо ерөнхийдөө хүмүүс бас өөрийгөө удмаа таних. Би хаанаас гаралтай? Би хэний үр хөвгт? Тийм ээ. Би юу нь ямар одоо ур чадвар надад байж болох бол би юу руу тэмүүлэл хүсэл мөрөөдөл маань биелэх нүгэд ингээд хойдлын нэг асуудаг болоод өнгөрсөн янз бүрийн нэг асуудаг гэсэн бол одоо ирээдүгөө их сонирхдаг. Тэгээд одоо Монгол хүний мөн чанар, миний мөн чанар би юу яавал дээр өгöd иймэрхүү арай твшилттэй юм асуултууд их асуудаж ирдэг бас. Гэхдээ эдгээр голдуу залуучууд залуу юм. Гэхдээ сохроор ингээд нэг үзээд өгөөч гэхээсээ илүү зөвлөгөө авах дуртай болсон юм бас. Ярилцах дуртай. Тийм болсон. Одоо нөгөө гоц авьяастай хүмүүс маань бас сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тэр шин шат цаашнд орон зай нэгдэж ийн гэсэн үг шүү дээ баг. Тийм. Би юунд бас саяхан нэг юм өнгөрсөн цагаан сарын үед санаа зовмоор юм боллоо л та. Ингээ Монгол хий хаартай юм юу гарч ийн гэдэг. Ширээний бүтээлэг гарч ийн. Эдгээргээд реклам юм. Тэгээ би бас цагаан сараар аваад юм ширээ юм бүтээчих санаатай юм. Юуны ийм арт дэлгүрт
ширээний бүтээл үзээ зогсож байсан. Миний ард нэг уцаар ярьж амар чанга ярьж. Хөөш одоо та нар бүгдээрээ сэтгэл зүйрээ ор. Та монголчууд ч бүгдээрээ галзуурсан байна. Бүгдээрээ сэтгэл зүйн хүчтэй болцсон байна. Манайхан бүгдээрээ бөөнөрөө багаараа сэтгэл зүй рүү орцгоё. Чиглэлээ өөрчлөе. Цаадуултаа хэл. Тэгээд би бүр миний ард яриад байгаа байхгүй. Тэгээд наагуурч одоо монголоор дүүрэн гаж галцуу. Хямралтай осод. Одоо бид нар энэ дээр л ажиллах хэрэгтэй. Гэдэг би эргээ харлаа. Миний үеийн хүүхэн байна. Тэг би дотроо бодсон юм. Яана тэг одоо ингээд ямар хэцүү юм бэ? Энд ч одоо бизнес л. Тэгэхээр цааш шалтгааны мэдээг байж өнгөц зөвлөгөөгөө сэтгэлийн тайвшруулах. Агаараа орё гэдэг чинь одоо юу гэсэн үг юм. Цаадуулаа шууд судалтанд хамрагдвал. Судал гэж хэл. Одоо бидний юм явахаа байсан. Одоо юу юм бэ мэдэхгүй. Одоо бидний үйл ажиллагаа явахаа байсан. Тэгэхээр энэ хүмүүсийн сэтгэл зүйн одоо хямрал тэгээ бидний энэ амьдралын бэрхшээлтэр тоглолт их хэсэг бүлэг хүмүүс итгэхийлэн босч ирж байгаа байх шүү. Тэгэхээр би хүмүүсийг битгий интернет очиж тэг ингээд хүрэн мөнгөөрөө ч сэтгэл санаагаар хохроосой. Ийм үйлдэл хийх гэж байгаа ийм бизнес рүү орё гэж ярьж байгаа хүмүүсийг та бүхэн анхаараарай. Хүний зовлон тий. Хүний зовлон бэрхшээл энэ нус нулимс бол маш хатуу буулттай байдаг шүү. Тэгэхээр энийг тэр мэрэгжлийн сэтгэл зүйч гэдэг нь тэрэгтэй сургуулаа төгсөөд тэр чиглэлийн сэтгэл гүн ухаан эднэр судалсан хүмүүс нь хийх ёстой байтал одоо зүгээр багаараа тийш шилжиж бидний бизнес явуулах боллоо. Тэгэхээр хамгийн нэгдүгürt би хүнээ таньж чараа. Хинт хандхад аавын танаар мэдчихэж чараа тий. Зовлон жаргалаа ярьж ингээд хэдэн хөлсөн ярьсан мөнгөөр өгөөд ингээд өөрөө өөрсдөө бас бүр улам хүнд байдалд оруулав. Ийм флорчд гэдэг юм уу ийм одоо энийг бизнес гэж ойлгож байгаа хүмүүст бас боломжтой хандаарай. Би зөвлөмөр юм. Тэгээд миний энэ номон дээр бичигдсэн эндээс гарсан энэ номыг уншсан усуд бол маш тодорхой ойлгож байгаа. Тийм болоод эргээд чам руу асуулт хийгээд байгаа. Тэг хүсэлтийг хийгээд байгаа. Номоо уншсан. Тэгэхдээ биднээс бас тодорхой өшөө өөр мэдээлэл авах хүсэж байгаа хүмүүстэй. Тэгэхээр би бөө удхан гэж хэлээд зөвхөн өөрийг ингээд бөөлөл анаа чи бүтэхгүй чадахгүй яам явахгүй гэж би миний хувьд бол ярмаар байна. Яагаад гэвэл миний онгод ингээд шал өөр мэдээлэл өгдөг таахгүй. Бүтэхгүй байгаагийн шалтгааныг надад хэлээд байд. Энэ хүний ажил үйл бүтэхгүй байгаад байна шүү дээ. Өргөх цацах юм хэрэгтэй биш. Энэ хүний удам ийм юм байна. Энэ хүний аав ийм буруу юм хийсэн бэ? Их нь ингэж хийсэн. Энэ өөрөө ийм хүний гомдолсон байна гэсэн. Тэгэхээр энэ чинь бүх үйл ер нь альва зовлон гэдэг нь бүгд шалтгаантай. Тэр шалтгааныг бид нар олж мэдэх хэрэгтэй. Шалтгааныг дарж иж за шалтгааныг дарах болоод өнгөрцөн за болчингүй үлийг бид яах вэ гэдэг. Яацсан. Буруугаар хүлээх хэрэгтэй. Тэд надаас сууд. Тэг яахаа одоо нэгэд манай авд гэсэн би тэг яа. Бид нар буруугаа хүлээх хэрэгтэй залбир. За одоо тэгвэл яг одоо хүмүүс хэрэг болоод ингээд сонирхоод байгаа учраас бодит жишээн дээр гэдэг юм уу хоёлаа яриа хөрнүүл. За хүмүүс чинь гэж шүү дээ одоо нэг арх тарсанд ордог юм уу, өвдөд цовдөг юм уу тэгээд ерөөс очрын шалтгаан болох юм тэгээд явдаг бүр зарим ингээд бүр алраас өөрөөд байгаа тохиолдол зөндөө байгаад байдаг. Таны энэ дээр онших дээр ингээд нэг тийм хүмүүсийн амьдралын их сурвалж нь шал өөр өмнөх аав ээжээсээ шалтгаалсан ч яаж жишээ юм. Ийм түүхүүдээс нэгнээс нь ярьж эхлэх үү. Тэгээд энэ алдсан шалтгаануудын ер нь нийтлэг алдсан шалтгаанууд гэхээр ингээд юу юм л да. Одоо бидний өмнөх үеийн чинь 60 70-аад онд те нэг бурхангүй үзэлтэнгүй те альва нэг юм шүтдэггүй ямар нэг ийцэн буюу одоо ингээд коммунизм гэхэр те эвлэх нэрлэл ийм намын бодлого гэдэг дээр ингээд холбогдож зангилагдаад юм хүмүүс чинь ер нь бол юмнаас айх ичих хөндлөх хайрлах хөндлөхийг мартсан байна. Айх эмэхийг те дарга тэгсэн намын дарга тэгсэн тэгээд хийх хэрэгтэй. Тэг хийх юу ч юм. Тэг юу ч юм. Жишээ нь одоо ээж мөдөг очил сэлэн мөнгө ээж мөдөг очил шатаацсан хүн байна. Гоолоо бүгдийг буулгасан хүн байна. Энэ хүний ийм хүмүүсийн үр хөвгүүд яг одоо бидний энэ үеэр үлдээд идэх юм шиг. Ядарч байна.
За нэр үсгийн дүрдэд яг жишээлбэл одоо ээж модыг шатаасан ч гэдэг юм уу нэг уул усны хоор нандин шүтдэг, барьдаг, чулуу мод хад аваалаа бураацсан хүмүүсээс жишээлбэл тань дээр хийж уулзсан хүмүүсээс ямар асуудал гарч иж байна. Одоо тэгэл сэтгэл мэдрэл ах トゥ угаар эзэн гэл сэтгэл мэдрэл өвчтэй болсон байна. Одоо Сэлэнг аймгийн ээж модыг хугал чимпэл шатаасан гэдгийг би ганцаараа мэдэхгүй шүү. Энэ Сэлэнгийн түмэн олон мэдчихэж ярьж байгаа. Намын дараа тэрний даалгавраа тэгээд шатаасан. Тэгээд ингээд үр хөвгт нь бүгдээрээ сэтгэл мэдрэл өвчтэй. За тэгэл өшөө өнөөл ээж хаад мад гэл одоо байгалийн үзэсгэлэнт одоо олон төрлийн шүтлэгтэй газар байдаг шүү. Уул усны эрчим нэрэг шигсэн газар үүдэг сүйдгсэн. Тэрнээс гадна бас одоо хин нэг үнийг хэлсээр завж шарон гэдэнд хорж исэн тий. Одоо байж та бас одоо бүүлж дууслаа гэж одоо удган эмэгтэй авчиж шаранд хийжиж. Тэр эрүүл мэндэд нь одоо ингээд асуудал үүсэж исэн хүний үр хөвгт ингээд яриул ингээд байна л та тэгэл тухайн үеийн нөхцөл байдал нийгмийн тэр нэг байдлаас нөхцөл байдлаас болсон гэж үзээд байгаа бол ер нь бол ямар нэгэн шашингүй үзэл буюу артист гэдэг чинь ер нь жоохон миний хувьд шүү. Арай л нэг тийм хүн чанараа гээхэд бол одоо их түлхэц болсон юм. Үзэл юм гэж бодож байгаа. Тэгээд аль шашин гэж болно шүү дээ. Исламч байж болно, Иесус ч байж болно, буддийн шашинд ийм цэрт ингэж болдгоо юм тийм ээ. Ус руу шээж болдгоо юм. За тэгээд одоо юу гэдэг тийм газар ингэж малтаж болохгүй бидний багчи газар малтал ээж нүгдэг гэх юм тийм. Тэр чинь яг ясмин дээр ээж нүгэх гэдэг байгаа ч биш. Танив таних газрын уул ус хөндөхгүй л одоо. Сануулах гадал аргал тэр байсан л байна. За түрүү ингэж шүү дээ ээж модыг жишээлбэл шатаасан гэх юм уу танаас хүүхдүүдийн сэтгцтэй асуудлаад гараад энийг засах боломж байна уу? Жишээл яаж засах вэ? Хэцүү шүү дээ засах. Тэгээ алдан гэхэд арай дэндүү алдсан л байна. Энийг одоо засах, энийг одоо залж авахд бол тэгэл одоо бүр хамгийн хатуугийн шийтгэл хийсэж байгаа. Тэгээ урд удмаараа бүр ингээд үе төлөгийг явуулах юм. Тэгээ шүү дээ. Тэр бүр цаашдал хэдэн зуун жил. Тэгэхээр бидний энийг хийсэн жижигхэн юм буруу үйлдэл юунд хүрдэг гэдгийг л. Нэг хүний буруу үйлдэл яаж үлдсэн уур удмын дээр навч нэхэ цэцэг жимсээ бүгднгээ сүтгэж хийж байгаа. Тэр утга нэг буруу үг ч гэсэн тийм. Одоо энэ том дарга нарыг харж байгаа зү. Нэг буруу үг хэлэхэд нийтээр яаж чигшиж зүйвэлж чинь. Хурал цуглаан болж байгаа. Тэгэхээр энэ үг хүртэл ийм айхтар ачаал бүгдэлтэй. За одоо тань дээр хамгийн сүүлийн үед ирж үзүүлээд одоо үеийн тань дээр амьдралын зөвлөгөө авсан ч гэх юм ажил үйлсэнд төвшилсэн тийм тохиолдлуудын тухай ярилцъя. За жишээлбэл нэрийг хэлээд явах тийм нэг тийм хуурай тэгсэн ч үзсэн чи тэглээ ингээд ярьдаг шүү дээ. Үгүй тэгээд би ингэж бодож байгаа шүү дээ. Надаас зөвлөгөө аваад надтай уулзаад нөгөө учир шалтгаанаа мэдээд тэгээ энийг тайллыг бид хэд нэг аль болохоор хин хичээгээд хийн шүү дээ. Би ч чадлаараа зөвлөн тэр хүмүүсд ч чадлаараа хийн тийм. Ингээд энэ үр дүнд хүрдэг учраас өнөөдөр би бас оршин тэгж байгаа. Би худлаа яриад ингээд хүн амтан хуурал гэдэг бол за нэг өсрэл за бүр хуулаа гэх нэг 3 жил хуурна гэж. Явлаа гэх 5 жил өстө нэг аймаг хат алгасаал хүн гураа яваад худлаа яриад идэгвэл би Монгол улс чинь тойрол 5 жилийн дотор дуусна гэж. Тэгэхээр өнөөдөр би өөрийнхөө оршин тогтнож байгаа, өөрийнхөө юм хийж бүтээж байгаа. Тэгээд ингээд олон түмэн намайг хүрээлж байгаа, надад хандж байгааг харахад би бас нэг юм нэг голтой яваад байгаа юм байна да. Би нэг хүнд хүргэе гэсэн хүргэж чадчих байгаа юм байна да. Хэрвээ худлаа бол над дээр хин ирэх үү? Надад хин хандах уу? Надад хин баярлах уу? Надад хин талархах. Тэгэхээр би энэ улсууд талархаад баярлаад эргэж буцаад ингээд эргэх холбоотой байгаад 10 хэдэн жил ах トゥ шиг болоод явж байгаа. Бүр маш олон юм байна. Харамсалтай нь би тэр болгонтой наан цаана гээд 5 үг солиодох цаг байхгүй. Тийм. Яг өшгийгч нам бид нартай жоохон хөт өмдөө харьцаж чинь гэж зарим нь боддог гэж магадгүй. Тэгвэл одоо үгүй шүү та бүхэн би бодцаан ч гэдэг. Дааж нэг би нэг учраас хүн болгонтой тийм наан цаана чи тэгж чинь би ингэж юм асууж сурах чадахгүй та бүхэн зориод ирэхэл нэг уулзах юм да. Та нэг юуны төлөх адилхан шүү дээ. Эмгэгний түүх гэж үзүүлсэн. Нохоо алдаг эмгэгний түүх. Тэр тий. Тэгэхээр ингээд настай хичээсэн л дээ. Ач охин нь ингээд гадуур дотор тэнэг болохгүй наа ингээд алга болоод болохоор дандаа баар сагнаас болж байгаа.
Дөнгөж 15 цагтай. Би тэрийг үзэхэд тийм л масууж ирж байгаа ш надаас энэ зүйл тогтоомор. Гэтэл онгод тэр эмэнийг настай их чи өөрөө имэжтэй бүр 80 гарсан юм. Өөрөө нохоо зав зүү бусаар алж исэн. Яриад байгаа. Хэлээд мэдээлээд. Тэгээ эмээг харахаар би цаггүй илгүүдийг дотроо бодож би бас өөрийнхөө онгодыг үсгэж шít. Цаггүй илгүүдийг дахиад үзэн дахиад эмээ зүү бусаар нохоо. Тэгээ эмээгээс асуухаар эмээ өөрөө үгүй. Гэхдээ эмээ ямар юм аа хаалж чадсан. Нэр тэмдэг. Гэхдээ их чи одоо танаа хүүхдийг засвал та нэг юм нохоо алсан юмтай холбоотой юм хорлолтой. Энийг л засмаар юм гэсэн. Өөр надад хэлэх үг болдохгүй юм. Би буруу үзээд байгаа юм болов уу чи гэсэн. Одоо тэгээ яана одоо бэл тэгээд нөгөөх маань гараа явлаа. Хүүхэд нь гадаад идэвдэг тэр гадаад идэвдэг хүн та наадах чинь тэнэд байгаа энэ үнтэй бол заатал гэсэн. Тэгээд бэжсэн маргааш нэг залуу надад зал гэсэн. Сайн минь өчигд манай ээж настай юм тань дээр утсан байгаа. Ийм. А тийм гэсэн. Та ингээд нэг нохоо алсан тухай ингээд хэлээд ээж болохоор үгүй үгсээр явцсан биз дээ тий гэдэг тэгсэн гэсэн. Тэгсэн чинь нөгөө залуу алсан ээж алсан гэж би мэдлгүй хаад би хүүхэд байсан. Манай гэрээ хажуугаар том гол урсдаг байсан. Манай нохоо гүлгэн охин гүлгэн ялгаад ээж усраа авч иждэг. Энэ нэг удаагийн тохиолдол биш. Тэр нохоо гүлглэх болгоно гэсэн. Ээжтэй би яа нөгөө үздэг ардаг хүн дээр очих нөгөө тэмээл хүүхдээ чи юу гэдэг гэсэн чинь. Ва тэр аваа чинь одоо нөгөө үзүүлэлээ тэр хүүхэд чинь нохоо алсан байх та буруу ёс бусаар нохоо алсан байх тэрний хорлол гэдэг ах юм. Тэгж хэллээ. Эмээ мартцсан байна та. Мартцсан бэ. Тэгсэн. Тийм. Тэгээд тэр хүү би яг үний юм гэсэн чинь гүй их чи би яг санаж байна. Би одоо өөрөө бие маргааш тавьчих болсон. Би инженер хүн. Би нэг юм үздэг ардаг юм итгэдэггүй. Тоодгүй. Ямар сайнтай л нөгөө хүүхэд тэмээд аргаа авахаар би ээжийг тийш явж үзүүлнэ гэхээр л тэр хүн орон нутгаас ирсэн байхгүй. Хотод ирж ин яах гэж байгаа хүнд үзүүлнэ гэхээр аргаа аваад нөгөө нэг тэнмэл юм тэнэ явцсан гэж юм байна. За тэгсэн. Тэгэд ингэж сонсонгуудаа би бүр ингэж урд шүн унтаж чадсан бүр ингэж баг би шүнжэнгөө бүх амьдралыг ухрааж бодлоо ээжийг гэсэн хэлдэг. Нэг хийгийг бүр олон удаа хийсэн маань. Тэр тоол баг хэдэн нохоо хийсэн. Би хэлж чадахгүй. Тэгээ ийм юмнаас болцсон байд. Үнэн байна гэж үнэн байна. Одоо бид нар яах вэ? Одоо энэ охин нойртой юу гэсэн энэ үнээс гарсан охин хүүхдүүд ч өлегтэй явж байгаа юм одоо тэрнээс гарсан охтууд ч өлегтэй явж байгаа юм. Энэ бүх юм аюулгүй. Ач эмхтэй тал нь хүнтэй суудгүй одоо ингээл амьдрал нэг жоох хэцүү тэр одоо тэг түүний тэр зовлон бол тэл хүн яасан шамаар зовлон даадаг юм тийм. Тэр ихчд бол маш хэцүү. Хэрэг баг юм тохиолдохгүй. Охтуудад тийм зовлон тохиолдох. Тэрийг давж гараад тэрийг бол надаа яриаггүй л дээ. Өгөхөд үлдснээс эцэг их юм байхгүй миний нэг маач охин ингээ 15 6 та тэнийд юм гэж. Тэгээ би хүмүүжүүл чатаагүй юм шиг байна. Эцэг их өнгөрөөд 3 дээр 4 жил болж байгаа гэж ирсэн байхгүй. Гэтэл тэр гэр бүлийн амьдралыг бол амар юм хэцүү. Одоо тэр засалж болох юм уу амьдралыг? Одоо тэр засал гэхээсээ илүү энэ хүмүүс одоо миний харуул хийсэн ихийнхаа хийсэн ихэн амьдтай ч гэсэн үүлийн юм бузрууллаа гэдэг юм одоо тийм хэцүү юм хийсэн үйлийг одоо гэтлэгж өгөх талаар залбирах хүсэх гоох. Өөр одоо нэг түмэн намшуулаад ч юм юм байхгүй. Тэгээ ер нь бол миний ажилласнаар нохоо морь хоёр жоохон сүнс жоохон юутай шүү. Бусад адуусыг бодвол өндөр арай дээр шүү. Морь адуу байна. Бас хүн шиг сүнстэй. Тэнгэрлэг амтэг гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр сүнс нь арай өөр төвшнийх. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ талархлаа. Тэгээ ашигын одгийнхаа ярьсан сонирхолтой түүхийг үргэлжлүүлэн сонсохыг үзвэл Тэнгэрийн сургуулийн Тэнгэр апыг татаж аваад тэн дээр сургамжтай түүхүүд хэсгээс сонирхон авч үзээрэй. Баярлалаа. Та бүхэндээ хамтдаа байгаадаа баяртай байна. Баярлалаа.